Монгол Улсын ерөнхий сайд Лувсан Намсрайн оюун эрдний 4 жил. Монгол Улсын хөгжлийн бодлогыг уртаар төлөвлөв. Алсын гараа 2050 анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож 567 салангад баримт бичгийг нэгтгэсэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичиг болсон юм. Оюун эрдэнэ ерөнхий сайдаар томилогдсны дараа үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн шин сорилт ковидыг амжилттай давлаа. Засгийн газраас хүн амын зорилттой бүлгийн 90% вакцинжуулж 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж цар тахлыг хамгийн хохирол багтаа буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан хамгийн эрт хатуу хөл хориог цусалсан дэлхийн улс орнуудын нэг болсон. Эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаа сэргээв. Ковид-19 цар тахлын үед эдийн засгаа сэргээх 10 их найт төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож нийт 71339 зээлдэгчид 5.7 их найт төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100 мянга гаруй ажлын байрыг хамгаалсан. Үүний үр дүнд 2020 онд 4.6% агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6%, 2022 онд 5%, 2023 онд 7.4% хэлсэн юм. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэх шин сэргэлтийн бодлого. Ерөнхий сайд оюун эрдний засгийн газар шин сэргэлтийн бодлогыг зарлаж 2021 оны 12 дугаар сард улсын хурлаар батлуулав. Шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их найт төгрөг байсан бол 2024 онд 82.4 их найт төгрөг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд $4,657 байсан бол 2024 онд $7,000. Экспортын орлого $9.2 тэрбум байсан бол 2024 онд $15.9 тэрбум болсон. Бомтын бомыг тайлав. 2021-с 2024 онд бомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо. Бомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд: 57 зүүн баян 416 км төмөр зам, 57 гашуун сухайд 233.6 км төмөр зам, Шивээ хүрэн сэхэ 7 км төмөр зам, зүүн баян ханг 226 км төмөр зам, бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсыг холбосон баруун босоо тэнхилгийн 745 км автозам баригдсан. Шивээ хүрэн бичигт бомбуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна. Бомтын бомыг тайлснаар Монгол улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортлж түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна. Эрчим хүчний сэргэлт гараанаас гарлаа. Дулааны цахилгаан станц 4 дархан Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд Амгалан дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 116 мегаваттаар, Чойболсон дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөжээ. 2023 онд 80 мегаватт суйрлагдсан хүчин чадалтай батарей хөрөмтлөрийг суйрлуулж сонгон дэд станцад холбов. 2024 онд Бөөрөлжүүдийн цахилгаан станцын эхний 150 мегаватт хүчин чадалтай станцыг ашиглалтанд оруулж, Багнуурын 50 мегаваттын батарей хөрөмтлөрийн станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холболоо. Ирэх 4 жилд Эрдэнэ бүрэн Бөөрөлжүүд 5-7 цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ. Хөдөөгийн сэргэлтэнд зориулж орон сууцны 3% зээл олгож байна. Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө орон нутагт шилжин сууршиж
анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг 3% болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна. Мөн орон нутагт ажилласны нэмэгдлийг орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад өгч байна. Нийслэлийн алслагдсан баг нуур, баг хангай, налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчид үндсэн цалингийн 20%-аар сар бүр нэмэгдэл олгож байна. Цахим үндэстэн боллоо. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ төрийн үйлчлэгийг цахимжуулах e-Mongolia системийг санаачлан эхлүүлв. e-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 195 сая хэрэглэгчтэй болж 87 байгууллага 1263 үйлчлэгээтэй болж 65 сая удаагийн амжилттай үйлчлэгээ үзүүлж, лавлгаа тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байна. 2020-оос 2024 онд e-Mongolia системийг ашигласнаар Монгол улсын иргэдийн хэмнэсэн зардал нийт төрийн үйлчлэгээ авахдаа үйлчлэгээ үзүүлэгч байгууллага руу ирж буцах тээврийн хэрэгсэлд гарах зардал 81 тэрбум төгрөг. Иргэн төрийн үйлчлэгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 122 тэрбум төгрөг. Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их 80 төгрөгийг хэмнэжээ. Монгол улс цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшллаа. Эрдэнэ үйлдвэрийн 49%-ийн Луврыг зогсоов. Оюун Эрдэнэ тэргүүлсэн засгийн газрын нэг гол ажил нь авилгатай тэмцэх, шудраг ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 5 иш ажиллагаа хэрэгжүүлж, цахим, эл тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49%, хөтлийн цемент, дархны төмөрлөг, Дубайн гэрээ, хөгжлийн банк, 5 толгойн нүүрсний ордыг тойрсон хулгай Луврын схемийг илчилж, төрийн хэмнэлтийн хууль, авилгын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж зохих үр дүн гаргаад байна. Эрдэнэ үйлдвэрийн хууль бус хувьчлалыг таслан зогсоож, төрийн мэдээлэл авах засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд 2 их 80 төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв. Эрдэнэс 5 толгойд онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчиллээ. Засгийн газар 5 толгойн бүлэг ордыг үнгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн Эрдэнэс 5 толгой компанид онцгой дэглэм тогтоов. Эрдэнэс 5 толгой компани 2023 онд анх удаа 6.6 их 80 төгрөгийн орлого олж, 3 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар үндэсний баялагын сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаж, нийт иргэдийн 1072 хувьцаа анх удаа амилж, ногдол ашгаа хуваарлаж эхлэв. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их 80 төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их 80 төгрөгийн татвар төлж, 4.7 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Хөгжлийн банкыг дампуурлаас гаргав. Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэргийг илчилж, ил тод болгосноор хөгжлийн банкны 1.8 их 80 төгрөгийн зээл эргэн төлөгдөж, Евробондын 500 сая Америк доллар, Самурай бондын 200 сая Америк долларын өрийг хөгжлийн банк өөрийн их усүрээр бүрэн төлж, Монгол улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлгээнээс салв. Засгийн газар Чингис, Мазаала, Гэргээ, Хуралдай бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд 13.3 их 80 төгрөг зарцуулав. Тусгай сангуудыг нээлттэй болгов. Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр зээл үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосноор боловсролын зээлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг, улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Мөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их 80 төгрөгийн зээл эргэн төлөгдөв. Дубайн гэрээг цуцлав. Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлаг даад байсан 2.3 тэрбум Америк долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх
22 тэрбум Америк долларын өрийн дарамтаас гарав. Оюу толгойн галд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 24 сар гацаад байсан оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34% ноогдох үр төлбөргүй болж монголчууд анх гэрээ байгуулж байсан тэг гараан дээрээ дахин ирсэн. Зогсонг байдалд байсан галд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлв. 2028-аас 2030 онд олборлолт оргил үедээ хүрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр оюу толгой дэлхийн 4 дахь том зэсийн уурхай болно. Авилгатай тэмцэх 5 иш ажиллагааг эхлүүллээ. Засгийн газар авилгатай тэмцэх 5 иш ажиллагааг хэрэгжүүлж, авилгыг тасан зогсоохоор өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн. Төрийн байгууллага дахь зөрчил 6278, ажлаас чөлөөлсөн 481, сэжигтэн оргодол 34, Монголд буцаан авчирсан 25, авилга гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд төвлөрүүлсэн 2.7 их найт төгрөг, гадаадаас Монгол улсад буцаан авчирсан 12 сая Америк доллар, ил болсон нэгж мэдээлэл 970,300, тусгай сангийн зээлийн өрийн эргэн төлөлт 11 их найт төгрөг болоод байна. Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарлаа. Алсын гараа 2050 шин сэргэлтийн бодлого зэргийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд цар тахлын үед хасах 4.6% хүрч буурсан байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4% болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5% хадгалагдаж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 24%-аар өссөн бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1000 Америк доллараар нэмэгдлээ. Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа. Экспортын бит хэмжээг тогтвортой нэмэгдүүлв. Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрв. Өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, дефолтын эрсдлээс гарав. Баялагын санд тулгуурласан дундаж давхаргыг дэмжих тогтолцоо. Баялагта эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан үндэсний баялагын сангийн тухай хуулийг улсын хурлаар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжснээр үндэсний баялагын сангийн хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их найт төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудын орлогыг үндэсний баялагын санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна. Цалин тэтгэврийг 40-оос 80%-аар нэмлээ. Төрийн албан хаагчийн цалин хөлс 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэв. Дундаж цалингийн хэмжээ 2 сая 534,400 төгрөг болов. Өндөр насны тэтгэвэр 2016 онтой харьцуулахад дахин 2.5 дахин нэмэгдэв. Дундаж тэтгэврийн хэмжээ 787,000 төгрөг болов. Эрт илрүүлэгт 1.4 сая иргэн хамраглаа. Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг онцлогоонд хамруулах ажлыг 2022 оны 5 дугаар сарын 1-ээс эхлүүлж, эрт илрүүлэгт 1 сая 482,402 хүн буюу нийт хүн амын 42.7% нь хамрагдаад байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1% нь өвчлөлийн сэжиг, анх онцлогдсон хорт хавдрын 371 тохиолдол бүртгэгдсэн байна. Цэцэрлэгийн суглааг халж хүртээмжийг нэмэгдүүлв. Улсын хэмжээнд 2020-оос 2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтанд орууллаа. Улаанбаатарт 47, Хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээлж байсныг 2 ээлжид шилжүүлв. Мөн Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн суглааг халж хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна. Англи хэлийг албан ёсны 2 дахь хэл болголоо.
засгийн газраас боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол улсын албан ёсны 2 дахь хэл болгохоор тусгалаа. Ийхүү англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсноор бүх шатны сургуулийн байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдээд байна. Жуулчдын тоо түүхэн дээд амжилт тогтоолоо. Засгийн газраас 2023-аас 2028 онийг Монголд зочлох жил болгон зарлаж, Welcome to Mongolia ураа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Монгол улс 2023 онд анх удаа 600 мянган орчим жуулчин хүлээн авч 1.2 тэрбум Америк долларыг олсон бол 2024 онд 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж салбарын орлого 1.6 тэрбум Америк долларт хүрлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тогтолцооны реформ хийлээ. Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын даргын хувьд оюун эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхийн төлөө улс төрийн намуудтай зөвшөлдсөн 2022-2023 онуудад үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. 2024 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын хурлын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Ингэж сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Агаарын харилцааг өргөжүүлэв. Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд 2021-с 2024 онд 46 улсын засгийн газартай агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна. Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цагт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үлдэх боломж бүрдүүллээ. 2024 онд Монгол улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 218 сая зорчигч тээвэрлэж 10.4 мянган тонн ачаа тээвэрлсэн байна. Мянганы замын бүтээн байгуулалтыг дуусгав. 2001-с 2024 онд мянганы зам төслийн хүрээнд баруун чиглэлийн 1811 км замаас 1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтанд орсон байна. 2022 онд Загстайн давааны хатуу хүчилттэй авто замыг ашиглалтанд оруулснаар аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй км урт хатуу хүчилттэй авто замаар бүрэн холбож дуусав. Мөн Улаанбаатар дархан чиглэлийн 204.1 км авто замыг ашиглалтанд орууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг 100 гаруй сумыг хатуу хүчилттэй авто замаар холбожээ. Хамтарсан засгийн газрын 14 мега төсөл хэрэгжиж эхэллээ. Хамтарсан засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, эхний 100 хоногт 3 мега төсөл гараанаас гарлаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц хөдөллөө. 1964 оноос хойш яригдсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт бүгд найрамдах Хятад ард улсын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тус станц нь жилд 366 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100% хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Гашуун сухайд ганц мод боомтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт эхлүүлэхээр тохиролцов. Гашуун сухайд ганц мод хил олболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн боллоо. 2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтанд орно.
бомбын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Монгол Францын хамтарсан ураны төсөл хөдлөө. Монгол Улсын засгийн газар болон Монгол Францын хамтарсан Бадрах Energy компани хөрөнгө оруулагч Orona Mining CAC компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээр байгууллаа. Монголын ард түмэн энэ төслөөс 51% өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй. Төсөл эхэлсэн цагаас өр өгөөжийг иргэд хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхэлнэ. Бүсчилсэн хөгжлийн реформ хэрэгжиж эхэллээ. Засгийн газраас шин сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих чиглэлээр зарлаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинжилэн батлуулсан. Энэ хүрээнд засгийн газраас 4440 км автозам, 3633 км төмөр зам, 1650 МВт эрчим хүчний шинэ их үүсвэр, 7 бомбын шинжилэл, 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Нийслэлийн хүндрэлийг шийдэх 20 минутын хот. Засгийн газраас 20 минутын хот үзэл баримтлал түүнтэй уялдсан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа. Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Улаанбаатар хотод 1992-оос 2021 оны хооронд 11.5 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2025 оны улсын төсөвт нийслэлд 4.5 их найт төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгасан. Сар дахал геополитикийн эзэгтэй үед гадаад харилцааны амжилттай бодлого хэрэгжүүллээ. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ бүгд найрамдах Хятад улс, Оросын холбооны улс, Сингапур, холбооны бүгд найрамдах Герман улс, Америк нэгдсэн улс, Япон, бүгд найрамдах Солонгос улс, Киргиз, Швейцар, Пакистан, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн зэрэг улсуудад ажлын айлчлал хийхин зэрэгцээ олон улсын хуралчуулганд оролцсон. Шийдсэн асуудал: гашуун сухад ганц мод бомбын холболтын бүтээн байгуулалт, түлш шатхууныг тогтвортой үнээр 2027 он хүртэл импортоор авах, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлцээрийг тохиролцов. Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэн. Монгол улс Америк нэгдсэн улс хооронд шууд нислэг үйлддэг болох 1000 багш 10,000 инженерийг бэлтгэн. 14 мега төслүүдэд хөрөнгө оруулалт татах талаар тохиролцов.